Монгол Улсын гавьяат гуйлч Лүндэ Жанцсан, Монгол Улсын гавьяат багш инфатор нарын хамтын бүтээл болох Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүй хэмээх сурвалжийг 3 дахь удаага шинээр хэвлэгдэн нийтийн хүртээл болж байна. Тус бүтээл нь Шихийн утга их сургуулийн төдийгүй Монгол Улсын хууль зүйн шинжилгээ ухааны салбарт үн цэнтэй судалгааны их сурвалж болж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын төр эрх зүйн түүхэн уламжлал бүтээл Монгол Улсын ихтэй сургууль эрдэм шинжилгээний судалгааны байгууллагын суралцагч судлаачдын судалгааны нэг хэрэгцээт их сурвалж ширээний ном болсон. За анх 1998 онд шинжилгээ ухааны технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч 2008 онд Японы шашин нийгмийн нэрт зүтгэлтэн Кермиягийн нэрэмжит шагнал хүртсэн бүтээл юм а. За инкватор багш бид хоёрын энэ үндсэн хуулийн эрх зүй бол одоо Монгол Улсын үндсэн хууль түүний оруулсан өөрчлөлтүүд босоод одоо үндсэн хуулийн эрх зүйн онол, за үндсэн хуулийн түүхэн хөгжил, тэгээ үндсэн хуулийн гол асуудлуудыг бол тайлбарлан одоо бас харьцуулсан эрх зүйн үүднээс бас термин авч үзэж эргэлтэнд оруулж байгаа ийм бүтээл. Энэ Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал гэдэг номыг ер нь ёстой хүчээш авсан да. Энийг үзэх гэж олон сурвалж үзсэн. Эний чинь урд нь одоо том профессорууд одоо Жалангааж профессор энэ төр нийлээд бол бас энийг нэгтгэж гаргаж чадаагүй байсан. Тэгээд гаргасан. Анх 1997 онд нийтийн хүртээл болгосон Монгол Улсын 5000 гаруй жилийн төрч ёсны түүхийг нэгтгэн дүгнсэн энэ бүтээлийг дэлхийд нэртэй хэвлэлийн газар одоо дэлхийн эрдмийн сангийн эргэлтэнд оруулж байгаагаараа бол энэ ном бол их чухал ач холбогдолтой. Тус бүтээл анх 1996 онд хуулийн ихтэй сургуулиудын анхны сурах бичгийн нэг болж хэвлэгдэж байсан бол уншигчдын хүсэлтээр 2011 онд 2 дахь удаага, за энэ онд 3 дахь удаага шинээр хэвлэгдэн нийтийн хүртээл болж байна.